Санхүү эдийн засгийн сургуулийн бакалаврын сургууль судалгаа хариуцсан проректор Мөнхцай студид хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Цагаараа ирсэнд баярлалаа. Өдрийн мэнд. За өнөөдөр Төв банкны бид даасан хараат бус байдал нь түүний эрх зүйн зохицуулалтын талаар эрдэм шинжилгээний баг хурал болсон байгаа. За энэ удаагийн юугаар онцлог бол чинь хичнээн хүн хуралд оролцож бас илтгэлээ тавьбаа. За 2019 онд анх Төв банкны эрх зүйн зохицуулалт хараат бус байдлын талаар эрдэм шинжилгээний хурал болж исэн байна. За үүнээс 2 жилийн дараа 21 онд эрх зүйн зохицуулалт хараат бус байдлын эрдэм шинжилгээний хурлаа. За өнөөдрийн хуралд нийтдээ 6 илтгэл хилцүүлэгдсэн. За эхний илтгэлүүд бол илүү санхүүгийн доктортой байдал, Төв банкны хараат бус байдал, за ямар хуу төвшөнд байгаа талаарх үнэлгээ дүгнэлтүүд байсан бол хоёрдугаар хэсэгт яг энэ хууль эрх зүйн актууд маань энийг хэрхэн яаж хангаж бүрдүүлж байгаа талаарх илтгэлүүд хилцэгдлээ. За Төв банкны ерөнхийдөө энэ хараат бус байдлыг дээшлүүлэхэд яг ямар үйл ажиллагаа хийхэд ер нь үйл ажиллагаа талтай гэдэг ч юм уу те юугаар дэмжих хэрэгтэй гэж ер нь илтгэлүүдийн дүгнэлтээс нь харж байна. Энэ удаагийн эрдэмчлэгээний баг хуралд бол бас нэг онцлогтой болсон. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Америкийн нэгдсэн улсаас холбогдож оролцсон. За энэ олон улсын бусад улс орнуудад банкны хараат бус байдал тулгамдаад байгаа асуудал болоод за Монгол улсад зориулсан бас зөвлөмжийг бол хэлэлцүүлсэн. За өнөөдрийн хуралдаанаас нийтлэг гарч байгаа дүгнэлт юу вэ гэхээр Төв банкны хараат бус байдал нэгдүгээрт чухал юм байна. За яагаад тэгэхээр улс орны мөнгөнд эмнэлтийн доктортой байдал, иргэдийн итгэх итгэл, за бизнес аж ахуй нэгжүүдийн төрөлд итгэх итгэл, за энэ бол энд бол Төв банкны одоо үндсэн чиг үүрэг бол оршиж байгаа. За үүн дээр нэмэгдээд 2008 оны санхүүгийн хямрал за одоо тохиогоод байгаа тий цар тахлын энэхүү хямрал болвол Төв банк өөрөө санхүүгийн системийн доктортой байдлыг хангаж ажиллах чиг үүргээ биелүүлэхэд бол хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Ялангуяа энэ засгийн газруудаас авч хэрэгжүүлж байгаа мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж байгаа энэхүү бодлогод маань төгрөгийн ханшийг инфляцийг одоо доктортой түвшинд барихт нь бол бас ад тур болж байна гэсэн юм нийтлэг дүгнэлтүүд гарч ирж байна. За дээрэс нь улс төрийн хараат бус байдал гэдэг бол зөвхөн одоо улс орны хөгжлийн түвшин зөвхөн манай улсад ч биш те ер нь дэлхийн нийтийн ирээнд улс төрөөс хараат байдал бол нэлээд давмгаалж байна гэсэн иймэрхүү дүгнэлтүүд бол гарлаа. Хууль эрх зүйн орчныг ерөнхийдөө дээшлүүлэхэд ямар ажлууд хийх ёстой гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. За энэ дээр 2018 онд бол Төв банкны эрх зүйн зохицуулалт бол шинжлэгдсэн. За энэтэй уялдаад бас нийтлэг гарч байгаа дүгнэлт юу гэхээр Төв банкны хараат бус байдал дээр бас тодорхой хэмжээний ахицууд гарч ий гэсэн нэг ихний юм сайн мэдээ бол байна. За хоёрдугаарт бас дутагдаад байгаа зүйлүүд дээр юу вэ гэхээр Төв банкны шийдвэр гаргалт. За энд нь Төв банкны ерөнхийлөгч томилогдох за үнийг цуцлах асуудлууд байна. За хуулиараа бол 6 жилийн хугацаатай. За олон улсын дунджаар нэг 5 жилээс дээш байх ёстой гэсэн нэг ийм жишээ байдаг бол манай улсад бол 3.5 жил бол байгаа. За энийг яг улс төрийн одоо засгийн газрын эрх барьж байгаа намуудтай ингээд харьцуулаад харахад бол одоо төрийн эрх барьж байгаа нам солигдоход ерөнхийлөгчтэй Төв банкны ерөнхийлөгч солигдох магадлал бол маш өндөр байгаа нь бол харагдсан. Тэгэхээр энэ нэг хүний одоо урт хугацааны ажиллах талаар бол багт яригтай үгүй. Монгол банкны ерөнхийлөгч гэдэг бол бодлогын тууштай байдал нь Монгол банкны гаргаж байгаа шийдвэрүүд бидний амьдралд нэг өдрийн дотор бол өөрчлөлт бол авчрахгүй. Тэгэхээр энэ бол дунд болон урт хугацаанд бол үр нөлөө авчирдаг учраас энэ бодлогын доктортой байдлаа хангахад бол маш чухал нөлөөтэй гэдэг ийм зүйлийг бол яригдлаа. За хоёрдугаар бас нэг анхаарал татж байгаа асуудал бол улс орны санхүүгийн системийн доктортой байдлыг хангахад Төв банк ганцаараа үүрэг оролцоотой биш. Энд Монгол улсын хувьд бол санхүүгийн доктортой байдлын зөвлөл ажилтдаг үндсэн 4 бүрэлдэхүүнтэй Төв банк, засгийн газар сангийн ам, за тэгээд санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хадгаламжийн даатгалын корпорац оролцдог. Тэгэхээр бусад байгууллагуудын Төв банкны одоо энэ санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүд бас энэ системийн доктортой байдлыг хангахад нэлээд чухал үүрэг оролцоотой байх хэрэгтэй гэдгийг бол онцлон бас хэлмээр байна. За энэ дундаа системийн түвшинд гарч ирж болцсохгүй эрсдлүүд тэгэхээр энэ крипто валюттэй зохицуулалтын асуудал байна. Маш тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа энэ үед бол маш олон валютууд гарч ирж ханш бол маш огцон өсөлттэй байна. Энэ дээр арилжааны дүн ч гэсэн оролцогчийн тоо ч гэсэн үнийг харуулж байна. Хоёрдугаарт нь засгийн газрын гадаад үрийн асуудал байна. Тэгээ улс орнуудын сүүлийн одоо туршлагаас харахад Төв банкны бодлогот одоо засгийн газрын гадаад үр бол нэлээд их нөлөөтэй байгаа нь бол харагдж байна. За Монгол улсын хувьд бол яг энэ дээр
тогтвортой байдлын зөвлөлөө өсчтэр те төв банкнаас ч гэсэн яг энэ гадаад үрийн хэмжээ өсөж байгаа дээр системд үүсэх эрсдлүүдийн талаараас тодорхой дүгнэлтүүд, зөвлөмжүүд бас гараагүй байгаа ийм зөвлөл ажиглагдлаа. За засгийн газар болон бас ерөнхийдөө төв банкнаас гадна бас бусад хувийн хөвшлүүдийн оролцоодоо чухал гэх энэ оролцоог нэмэгдүүлэхэд яг ямар арга хэмжээр нь одоо авах шаардлагатай юм болов? За энэ дээр олон нийт гэж бол ойлголоо. Тэгэхээр олон нийт гэдэгтэр энэ дээр төв банк хараат байх ёстой юм эсвэл яагаад ганцаархнаа төв банк хараат биш байх ёстой юм бэ? Энэ ямар чухал ач холбогдолтой гэдэгтэр бол нэгдүгээр олон нийтийн дундах мэдээллийн асуудал бол нэгдүгээр чухал байна. За яг энэ чутгаараа энэ эрдэмчлэгийн хурал зохион байгуулагдсан байх гэж ойлгож байна. За хоёрдугаар оролцоо гэдэг дээр бол би нэг санхүү тогтвортой байдлын зөвлөлийн бусад одоо бүрэлдэхүүнүүдийг хэлж байгаа. Жишээлбэл санхүүгийн системийн эрсдлийн үнэлгээний энэ тайланг харахад бол төв банкны оролцоо илүү давмгай байна. Гэтэл санхүүгийн бусад салбарыг зохицуулдаг санхүүгийн зохицуулахороо яг системийн эрсдлийг хэрхэн яаж харж байгаа бол за сангийн бодлого хэрэгжүүлж байгаа сангийн ямар эрсдлүүдийг системийн хэмжээнд харж түүнийг бууруулах арга хэмжээ авч байгаа юм бол гээд энэ хамтын ажиллагааны асуудлууд бол дурддагдж байна. За бусад улс орнуудын жишг үзүүлэлтээс хараад бас судлаачдын дүгнэлтүүдийг нэгтгэхэд үзэхэд хэдийгээр төв банкны бодлого, за сангийн бодлого хоёр хоорондоо уялдах юм чиг үүрэг байдаггүй хараад бусаар тусдаа явдаг хэдий ч яг энэ хэр зэрэг нийцтэй байгаа юм бэ? Эсвэл алдаа зөрчил байна уу гэдэгт энэ хөндлөнгийн хараад бус шинжээчд дүгнэлт өгдөг юм тогтолцоо бас бий болоод байгаа юм байна. За тэгэхээр иймэрхүү дүгнэлт хараад бус шинжээчдийн дүгнэлт зөвлөмжүүд байх нь бас нийт эдийн засагт эрэг үр дүн авчрах юм боломжийг бүрдүүлэх юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр өчигдөр төв банкны мөнгөний бодлогын хороо уралдаж бодлогын шийдвэрээ танилцуулсан шүү дээ. Түүхэнд төвшөнд бол хадгалсан байгаа. За энэ үед бас инфляц эрчимжээд хоёр орондоо тоолоо орсон байгаа. Та ер нь мөнгөний бодлогын одоо баримлж байгаа бодлогод ямар байр суурьтай байна? За энэ асуудлаас өнөөдрийн хурлаараас нэлээд хөндөгдлөө. Тэгэхээр хэдийгээр төв банкны одоо мөнгөний бодлогыг хэрэгжүүлж одоо бодлогын гол арга хэрэгсэл бол бодлогын хөв байгаа. Тэгэхээр одоо инфляц өсөж байхад бол төв банк бол бодлогын хөвөө нэмэгдүүлэх ёстой гэдэг юм нийтлэг байр суурийг хэлж байгаа боловч одоогийн түвшиндээ төв банк бодлогын хөвөө нэмэгдүүллээгээд инфляцийг бууруулах нөлөө бол сайн үзүүлэхээ. Одоогийн инфляц бол бас нийлүүлэлт талаасаа бид нэр одоо хомсдолт үүссэн. Үүнтэй холбоотой бид бүгд мэдж байгаа энэ хил гардж байгаа тийм. Энэхүү нөхцөл байдалд одоо төв банк бодлогын хөвөө нэмэгдүүлснээрээ инфляцийг бууруулах нөлөөлөл бол харьцангуй багаснаа магадгүй сөрөг үр дагаврууд гарч ирж болзошгүй гэж харж байгаа. Тэгэхээр зах зээл дээр тогтож байгаа хүү бол суурь хүү дээрээс нь суурь хүнээс бол хамаардаг хадгаламжийн хүүч төр, зээлийн хүүч төр сүүлийн жилүүдэд гарч байгаа бас нэг санхүү системд гарч байгаа эрэг өөрчлөлтийн хүний төвшин бас харьцангуй буураад байна гэж бол харж байна. Энэ бол зээл авж байгаа, бизнес эрхэлж байгаа байгууллагуудад бол хүний дарамтыг бууруулах юм таатай нөлөөллийг авчирч байхад бодлогын хөв нэмэгдснээрээ магадгүй хүүг өсгөх юм сөрөг үр дагавар авчирч магадгүй тэгсэрнээсээ одоо инфляцийг бол бууруулах нөлөө үзүүлэхгүй байж магадгүй гэсэн иймэрхүү байр суурь илүү давмгаа. Тэгэхээр бас өчигдөр эдийн засгийн өсөлтийн төлөвийг бас бууруулсан анхаарал татж байгаа. За мэдээж хөдөө аж ахуй, барилгын салбарын өсөлт саарсан гол одоо хүчин зүйл болсон гэж дүгнсэн байна. Та ер нь эх оны эдийн засгийн төлөвийг ер нь яаж харж байгаа вэ? За Монголын эдийн засаг 20 онд ерөнхийдөө бас нэлээд уналттай тий хас хоронтой үзүүлэлттэй бол байсан. За 21 онд эдийн засаг харьцангуйс хэрэгж байгаа боловч эдийн засгийн өсөлт өөрөө салбаруудын хувьд жигд биш байна гэдэг юм шүүмжил бол нэлээд дагуулж байгаа. За мэдээж хэрэг бид бүхэн мэдж байгаа нэг салбар дээр нэлээд төвлөрсөн. За бусад салбарууд дээр эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй байгаа нь бол тогтвортой өсөлт биш ээ гэдэг дүгнэлт ихт бол хүрэж байна. За эх оны хувьд түүхийн эдийн үн бас харьцангуй өндөр өсөлтийг авчрахгүй гэсэн хүлээлт нэлээд давмгаалж байгаа. Тэгэхээр өсөлт дээр бол одоо 2021 онд ажиглагдсан шиг тийм өөдрөг төсөөлөлттэй бол байж байгаа. Олон улсад ерөнхийдөө инфляцтай холбоотойгоор төв банкуд нь бодлогын хөв ерөнхийдөө чангатай халбамуудыг тавьж байна. За манай төв банкнаас ерөнхийдөө хэвээр үлдээлээ. За саяны хурлаараас олон улсын байгууллагууд нөлөөллүүдээс оролцсон мах ямар саналуудыг хэлж байгаа? За олон улсын валютын сангаас бол хийж байгаа хэлжсэн зөвлөмжийн хүрээнд бол яг энэ санхүүгийн системийн үнийн тогтвортой байдлаас гадна санхүүгийн системийн тогтвортой байдал бол маш чухал байна. Энэ дээр энэ цар тахалтай холбоотойгоор төв банкны үүрэг оролцоо бас нэлээд их байна. Төв банкн дээр ирж байгаа дарамтууд бол нэлээд их байна. За нэгдүгээр инфляцийг барих хэрэгтэй. За тэгсэрнээсээ эдийн засгийг нэмэгдүүлэхдээ өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд нь бол бас анхаарч ажиллах хэрэгтэй. За дээрэс нь энэ
ковид зардахалтай холбоотой гарч ирж байгаа санхүүжилттэй холбоотой үнийн өсөлтөөс сэргийлэх гэх зэрэг иймэрхүү төв банкн дээр ирж байгаа дарамт ачаал бол нэгдүгээр төхөн. Хоёрдугаар төв банкны Монгол Улсын төв банкны хувьд бол хяналтын хэн шалгалтын хороо за мөнгөний бодлогын хороо ажилтдаг. Тэгэхээр энэ хоёр хорооны чиг үүргийг илүү бас тодорхой болгох шаардлагатай байна гэсэн ийм санал зөвлөмжүүд гарч ирсэн.